Music and Movie кар шоу нэвтрүүлэг. Сайн мэцхан үзэгчдээ лавг гарагийн орой мэндийг хүргэе. Лавг гараг бүр 20 цаг 30 минутаас нэг телевизээр MM кар шоу маань үзэгч та бүхэндээ хүрч байгаа лээ. За тэгээд уламжлал ёсоор Team Motors-оос машина авцсан. Өнөөдрийн зочноо авахаар явж байна. Зочноо авах машин маань бол энэ Geely-ийн Levan брендийн RL9 гэдэг энэ 100% захиргааны машин байна. Би ч одоо машин сольж унах болгондоо одоо ингээд бас тодорхой хэмжээний айц байдаг. Яагаад гэвэл замын хөдөлгөөнд ч юм бас аюулгүй оролцох хэрэгтэй. Тэгэхээр машин бол нэг юм тухтай эвтэйхэн байх тусмаас амар байдаг. Тэр машин бол үнэхээр унахад амар эвтэйхэн машин байна. За тэгээ өнөөдрийн зочноо очиж авцгаа. Өнөөдрийн зочин бол шинэхэн тайзны уран бүтээлээ бас соёлын төвөргөн дээр гаргаж байгаа Мөрөөдлийн театрын уран бүтээлчтэй бол харин Мөрөөдлийн театрын жүжигчдээс хэн өнөөдөр манай нэвтрүүлэгт орох бол гэж та бүхэн бодож байна. Тэгээд MM карта хамтаагаараа хамтдаа очиж зочноо авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. За үзэгчдээ тэгээд өнөөдөр хоёр зочноо авсан байна. За тэгээд Мөрөөдлийн театрын жүжигчин Сүрэлт болоо Баярмаа одоо машинд маань хүрэлцэн ирсэн байна. За та хоёрт энэ өдрийн мэнд төргий. Уран бүтээл өдрийн мэнд өндөр Баярмаа осуугаар байна. Тэр манай нэвтрүүлэг хамтран ажиллаж Маягийн электролиттэй бас байгаа. Энэ юу та хоёр уужсан уу? Энэ Маяг уужсан. Энэ гэж явах гэн нэг юм Мая бол 2 юм одоо 500 грамтай 500 мм тост уустай тэнцгээр одоо хүний шингэнийг нөхөн гэсэн үг. Шингэн нөхнөө. Одоо энийг ухаар одоо нэг энэ чинь 500 г уу? Тий, одоо бид нар чинь нөгөө нэг гүйлгэж энэ дэр гүйлгээл бас нэг жоохон шингээ алддаг шүү дээ. Тэгэхээр хорсоол үз тэрнтэй яг ерөөхдөө ижил үйлчлэгээтэй гэсэн. Тэглээч нөгөө нэг их ус сууж амждгүй шүү дээ өдөрт заримдаа мартцсан явж идэв шүү дээ. Тэ нэгийг уучууд бол нэгийг уучхад бол тэгээд тухайн өдрийн шингэн нөхөгдөх нь шүү дээ. Энийг уучаар литрээс суусан тайлах юм уу? Оо яг. Зөө. Тийм хэмжээний хүний шингэний нөхнөл гэсэн үг байхгүй юу? Ахтар залэг байна. Энэ гадуур нэг 2 цагаан хувцастай нэг орд төрсөн 2 хүн яваад байна. Тэр ямар очтой юм бэ? Үгүй харин чамаас асуумаар шүү дээ. За надаас юу гэж асуумаар байгаа? За тэр ямар утга учиртай илэрхийлж буй юу мэд санагдав. Харин тэр уг нь ингээд хар хувцастай болоод ингээд баг намайг дэ авч явах гад байна дэ. Тэгж бодохоор цагаан хувцастай орд төрөөж явахаар дээшээч авч явах гээд байгаа юм уу? Мэдгүй нэг тэгжил санаанд орж байгаа шиг санагдав. авч явах гээд байгаа шиг санагдаад байгаа шүү дээ. Ааха. Тэгээ яг орн нь бол жоох юм фантазлаад ингээд амар том болгоцсон тий. Хүмүүс анхаарал урт хүмүүс анхаарал татдаг. Тэгтээ утга нь болохоор яг ингээд тийм л мэдрэмж төрөөд байгаа. Яг доошоо ч юм уу тий. Цагаан хувцас нь болохоор дээшээ болчих гээд байгаа. Хар байвал яах вэ гэсэн дэгөө? Хар байвал тэгэл доошоо шүү дээ. Юу хахаараа? Мэдгүй тэгэл бидний төсөөл чинь тийм л байдаг шүү дээ. Иргэний илч чинь нөгөө хар хувцастай хар нөмөртэй ээжтэй шүү дээ тий. Тэр утгаар бодоод байхгүй. Иргэний илч чи дээш навж явж тань хар хувцастай байх юм шиг. Цагаан гэхээр чи тийм сүнслэг гэж бодоод байгаа шүү. Харин тэгээд байна. Тэгээд тийм бодол төрөөд байна тий. За яах вэ чи нэг 50% таа. За. Тэр чи ер нь бол нөгөө нэг газар дагуур явах гээд байгаа метро шүү дээ. Тийм үү? Метроны скиз яваад байгаа шүү дээ Тийм үү? За одлоо. Ёо гайд. Тийм ээ гэдэг. Би одоо юу жүжигтэй холбоотой гэж сая шаал өөр одоо зам дээр явж байгаа хэлэхгүй баг хотын нөгөөний шууд төлөлд мөл юу хэлээ. Тэрийг илэрхийлээд байгаа юм. Тэрийг орно. Тэр ийм байгаа. Одоо бид нар чинь ингээ сайхан амьдарч штэ. Нэг зарим хүмүүс нэг ингэдэг штэ. Бист үхээд боссон гэл те. Тийм. Зарим нь амар тийм амар гоё мэдрэмж төрсөн. Зарим нь болохоор айгу юу мэдрэмж төрсөн гэл тэгдэг штэ. Ингээл нэг гэрэл ассан, комд орсон хүмүүс энэ төр гэрэл асаал нэг хүн ингээл дагуулаад явсан. Тэр тэгэл зарим хүмүүс чинь бүр тариан талбайгаар би явж байсан. Тэргээл янз янзын юм ярьдаг штэ. Хүн хүний төсөөллөөр хүн энэ амьдралдаа ямар үеийн үр тарснаас л тэр хүнд юу харагдах гээд байгаа вэ гэдэг л зүйл байгаа тоххой. Одоо жишээлбэл үнэхээр бузар муухай зүйл хийх юм бол цагаан биш өөр ямар гэрэл асах уу? Тэр хүн нөгөө 2 цагаан хувцастай хүн чинь өөр ямар дүр төрхтэй байх вэ гэдэг зүйл энэ төр л хөндөгдөх гэж яригдах асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээ манай энэ удаагийн уран бүтээл энэнгээрээ их бусдын сонирхлыг татаад байгаа байхгүй. Хүн үнэн, төрхөн үнэн. Энэ хоёрын голд хүн зөв байх ёстой. Энэ хоёрын голд хүн амьдралын бүх мэдрэмжийг авдаг. Тэрийг энэ жижиг өгдөг. Хүн ойлдог, дуулдаг, инээдэг,
дурладаг тийм ээ дурлсан хүндээ хаягддаг амьдралд ажил бизнес нь бүтэмжтэй байдаг тэр мэдрэмжийг өгнө эргээд бүтлгүүтдэг ингээд амьдрал доторх бүх үйл явдлыг 2 цаг дотор ингээд оруулчихж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө жүжигч нь ингэдэг штэ 3 дугаар үзэгдэл 4 дугаар үзэгдэл гэдэг ингээд явдаг тий. Манай жүжигчд үзэгдэл байхгүй. Тэдгээр үзэгдэл эдгээр үзэгдэл байхгүй. Гэрэл аваад тайз солигдоол тийм байдаг. Тийм юм байхгүй. Яг ингээл ерөөсөө үзэгчтэйгээ ингээл 2 цагийн турш ингээл хамт амьдарч байгаа юм шиг. Бараг хүн тайзан дээр гарч ирээд буусан ч болно доо нэрээ. Тий. Бид нар нөгөө кино үзэхдээ яг ингээл нэг цаг 50 минут 40 минут ингээд анхааралтай нөгөө гэрэл мэргийг авахгүй үзчихсэн шүү дээ. Тий. Яг тэрнтэй адилхан ингээл яг л 2 цагийн турш ингээл бүх жүжигчтэн тайзан дээрээ тэгээ яг гоё тим нэг юм бүгдээр үзэгчтэйгээ нийлээд нэг юм гоё орчинд ороод тэр нэг амьдралын зааг дээр очингуудаа бүгдээ хамтдаа ингээд энэ амьдралд юу болдгийг те юу болдгүй энэ амьдралын турш одоо хүн яаж амьдрах ёстой юм ч юм уу гэх мэт хамтдаа бодсон, ухаарсан, эргцүүлсэн тий тэр цаг мөчид өнгөрөөд Баярмаа жишээлбэл юу яачдаг вэ? Насаараа бүр 12 дүүтэй. Айл 13-т хамгийн том. За Баярмаагийн дүр те. Тэгээд насаараа цэвэрлэгч хийсэн хүн байхгүй юу? Ерөөсөө л хүний гутлыг л харж энэ амьдралаа туулсан хүн байхгүй юу? Бараг шалны мод ингээл гутал хардаг хүн бараг. Тэгэд ингээ үзэгчд тэгс чи Баярмаа хамгийн амар нь дээш явчихдаг байхгүй юу? Лифтэн зов. Үзэгчд бүр ээлтэй гэдэг байхгүй юу? Үзэгч за ийм энэ хүн бол ерөөсөө л тэгээ амьдралынхаа төлөө явцсан. Амьдралын төлөө явцсан. Энэ хүн бол доошо доод төвд амьд очиж өстой. Одоо өстой нэг гоё амьдрах болов гэсэн чинь. Тэгэл үзэгчтэй харамсал төрөл ихэндээ. Тэгэл үзэн ядмаар хүн хаашаа явах бол гэл ингээл үзэгч. За одоо энэ хаачих бол тэнд нэг ерөнхийлөгч гэдэг нөхөр байдаг байхгүй. За энэ нөхөр одоо энэ бол хайчих бол гэл ингээл хоорондоо үзэгччээс шиврээр гэл ярилцаал. Тэгэл нэг шийд гарна штэ. Зарим нь вау гин. Хүн айгуу сонио. Тэр хүний явж байгаа зүгт вау гэж дэмжиж байгаа хүн байна. Зарим нь нөө гэж. Танхимаар гэж гинэ янз янз. Хэлээ уулгаалдаал. тэгэхээр нөгөө нэг урт ормон тэгээд одоо лифт одоо зөвөрж байна лифт. Биш үү? Амаастай ээж бастай. Тэр бол очиж ирж жүжигээс л үзэх хэрэгтэй тий. Жүжигээс гарч ирсэн хүмүүсийн сэтгэлдлүүдийг харлаа. Ер нь тийм маш их ухаарсан. Одоо энэ бодлогоширсан. Энэ бөхөөргөн айдлын дэлгэцэн дээр тэртех 2 зүрх. Тийм биш. Самсараа. Самсараа гэдэг чинь санскрит үг юм бэлээ. За. Тэгээд бид нэр одоо яг самсараагаараа явах гэхээр нэг бас болж өгөхгүй. Тэр маань өөрөө хайрын тухай, гэгэн хайрын тухай бас жүжиг байгаад идэг. Тэгсэн мөртлөө тэр хоёрын одоо хайр дурлал маш том сонин орон зай үүсчихсэн. Тэгээ бид нэр ярьж ярилцаж тэртех 2 зүрх гэдэг нэр өгсөн байхгүй юу? Чи самсара гэдэг үгийг тэгээд тайлж ойлгосноо? Самсара гэдэг би нөө сангра гэж дарсан. Тийш. Сангра ёо яа. Чи шууд уух юм болгосон биш үү? Би тайлж уншаагаа ирэхэд мэдгүй байгаа юм самсара гэхээр. Энэ нөгөө санскрит үг юм байлээ те. Үгэл амьдралын дундах зааг гэж үт юм байна л та. Төрөний бидний ярьсан нөгөө комд орно гэдэг. Зарим хүмүүс маань болохоор биеийн дэлгэхгүй дээш явна те. Зарим нь болохоор ингээд имжлэгээ болоод доошо одоо амьдын ертөнцтэй явна. Тэгэхээр энэ самсара гэдэг нь бүхэл амьдралын дундах заагийг тэр ертөнцийг самсара гэж нэрлэдэг юм байна. Сонирм байгааз. Тийм байна. Тэрийг найруулагч ингээд тайзан дээр тарьсан. Одоо энэ амьдралдаа нөгөө юу тарин түүнийг хураана гэдэг шиг яг тэр ертөнц дээр ирсэн байгаа хүмүүс дээшээ явах уу, доошоо явах уу гэдэг чинь хувь тавилангаас гадна бас хүнээс өөрөөс нь бас шалтгаалдаг. Одоо миний хэлдэг нэг үг байдаг байхгүй жүжигэн дээр хэлдэг үг. Тэр чи янз янзын насны хүн ч шүү дээ. 18 настай 20 настай охин ирдэг байхгүй тэнд. Тэгээ ингээд хоорондоо ярилцдаг байхгүй. Хүн ер нь нэгээс 13-ны жил гэдэг шүү дээ. 13 нас хүртлээ өвөг дээдсийнхаа одоо
урд насныхаа буйныг эдэлдэг юм байна. За. Гинэ. За тэрнээс хойш 49 жил орно гэж манайхан ярьдаг штеп. Энэ хүртлээ 13-аас 49 хүртлээ эцэг эхийнхээ буйныг эдэлдэг юм байна. Эцэг их нь хэр сайн үйл хийсэн Тэр зүг явсан. тэр зүг байсан юм бэ. 50 наснаас хойш яг өөрөө энэ амьдралд ямар үр тарьсан тэрнийхээ үлийн үрийг хурааж эдэлдэг юм бэ. Тэгэл дөнгөж 50-тай нөхөр ирдэг байхгүй юу? Тийм өөжигээ тэгээд манай энэ 50-тууд ирж үзээрэй гэдэг байсан тий. Тэр сэтгэлээр өөжигээ 50-тууд ирээд үзмээр байна. Бас ухаармаар байна. Өнгөрсөн уртгаа одоо оройтойг нь бодмоор байна ч гэж нэг тиймэрхүү юм байдаг шээсэн. Энэ залуучууд аягүй үзэх ёстой жүжиг байхгүй юу? Насны хязгааргүй манах тий. Тийм. Одоо нэмэх 18 гэдэг зүйл байхгүй. Тий. Одоо нөгөө манай самсарагийн ертөнцид эмч маань хэлдэг байхгүй. Хүн ерөөсөө тий одоо 2 настайч вэ, 20 настайч вэ, 10 сартайч яг нөгөө олгогдсон цаг хугацаанд л амьдэрдэг гэж байгаа байхгүй. Тэр амир. Одоо энэ амир үг байгааз бид нар ингээл бидний эргэн тойронд болдсон шүү дээ 2 сартай, тэдэн сартай хүүхэд эсвэл тэдэн нэг дөнгөж залцэл залуу хүн 10-тай 20-тай хүүхдүүд инглээ бурхны оронд явлаа гэл тэгэл ингээл хин хөнгүүл харамсдаг үстэй те яагаад гэл тэнгүүд тэрийг бас тайлбарлаж байгаа хгүй юмч маань хүн ерөөсөө энэ амьдралд олгогдсон цаг хугацаанд амьдрнаа. Тэг бид нар ингээд гомдолдог байхгүй яагаад ийм юм бэ те эмчээ. Ч тэ яагаад ийм цэл залуу хүн ингэж байгаа юм бэ гэхээр тэрийг тэгж тайлбарлаж байгаа байхгүй юу. Олгогдсон цаг хугацаанд та бүхэн маань амьдрна. Гол нь энэ олгогдсон цаг хугацаанд хүн бас хэрхэн зөв буруу амьдрах чинь одоо зөвхөн танаас шалтгаална шүү гэж хэлдэг байхгүй юу. Бид нар жүжигэнд амар дурлцсан. Тийм бүр үнэхээр юм хайртай. Үнэхээр гоё зохиол гоё. Одоо нэг зохиол чинь ямар нэг чиглэлийг ч юм уу нэг юу барьдэн штэ тий манай зохиол бол бүхэл бүтэн энэ том амьдралыг барьж авснараа одоо хамгийн онцлог гэх юм уу. Бид нар одоо яриад байгаа. Энэ магадгүй мөрөөдлийн театрын хамгийн сайн уран бүтээл байна. Бид нар энэс давуулж хийнэ гэдэг бол энэс илүү хийнэ гэдэг бол одоо тэгтээ хийхийн төлөө явна. Хийх л байлгүй тийм ч даанч гэдэг тий. Энэ үнэхээр сайн бүтээл болсон. Өөрсдөө магтаад байгаа юм биш шүү. Үзэгчтэл тэгээд байгаа шүү. Түрүүн нэрээ үзэгчтэй сэтгэлдээ тасалдуулсан шүү дээ. За үзэгчт маань юу гэж байна хөө? Тэгэл харин нөгөө нэг би ч бас зах зохоос нь дурдаа л байж харин тэгэл бас нөгөө мөрөөдлийн театрын пэйж дээрээс нөгөө нэг үзэгчдээс авсан сэтгэлдлүүдийг бас харсан л та. Тэгэл өөжгийн ахын дээр хэлж байгаа. Ер нь хүмүүс маш их ухаарлыг авсан л. Ади ах тэгээд байгаа шүү дээ. Амьдралтай хайртай байх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд шүү тэрийг бас харсан. Ер нь л тэгээд хамгийн гол нөгөө хүмүүсийн сэтгэл төрсөн болохоор нүд нь илэрхийлээд байгаа байхгүй тий. Тэндээс хүмүүс ойлгож гарсан хүмүүс чинь нэг улаан нүдтэй гарч ирдэг юм. Цаанаа нүд нь нэг ухаарлыг авсан нэг бяцгаа нэг жоох ингээд нүд нь нэг зэлгэнсэн юм шиг тий. Тиймэрхүү харцаар нүдээр хүмүүс ухаарлыг маш их авдаг. Чин үннээсээ яриа тий гоё. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо доктортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтээ дэмжих юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Эрхэнбаяр, Алтан шагаа, Баярмаа, Алдармаа, Намуунаа тийм ээ Баттулга, Батушка, би Лавгдорж Хэрлэн гэдэг ингээд уран бүтээлчд тайзан дээр гарч байгаа. Тэгээд тайзны маань болохоор шийдэл нь энэ жил их сонирн болсон.
Томоо юм том цагаан ингээ хан. Тэ. Тэгснэ тэр ханыг ингээ хүн хаагур ч юм уу нэвтлээд ороод гараа авчдаг байхгүй. Хаалгагүй. Цонх байхгүй. Тэгээд уйдгартай ингээ том цагаан хан байх юм өгөхөр заримдаа ингээ хот болчихно. Одоо яг энэ бидний амьдарч байгаа хот болчихно. Заримдаа сансар окторгой болчихно. Тэгээд тэр чинь одоо гоё технологийн дэвшил байгаад шүү дээ. Тэ? Тэр тод гэрлүүд ингээ тайзруу тусч байхад тэрийг л тэгэж өөр ертөнц болгож тусгадаг л болцсон биз дээ. Дэглэгч амар болчиход шүү дээ. Тайзны шийдэлтэй. Нөгөө талаас бас үзэгчдийн бас ер нь Монголын ард түмэн бас нөгөө Наранбаатар ахын бас одоо найруулгыг бас үзэх дуртай. Тэгэхээр бас Наранбаатар ах бол ер нь мөрөөдлийн театрын бас олон уран бүтээлүүд дээр хамтарч ажилладаг. Ер нь яг 90% гэж хэлэхэд болно доо. Тийм үү. Мөрөөдлийн театрын найруулагч гэж явах уу? Үгүй эсвэл хамтарч ажилладаг гэх юу юм бэ? Харин юу гэх Заавал статус өгчихгөө те. Танах уу драмын театрах уу? яг өөрийнх нь одоо үндсэн ажил бол мэдээж улсын драмын театр. Гэхдээ одоо 15 жил 14 жилийн хугацаанд мөрөөдлийн театрт хамт байсан л хүн байхгүй. Тийм ээ? Яг ингээ бүтэн бас жүжигүүдийг найруулна. Заримдаа ингээд параах маань завгүй за бид нар өөрсдөө болох чинь гээд өөр найруулагч нар авсууч бас яг гацдаг байхгүй. Яа надад бүр ингээ болохоо ажлаа. Тэгэхээр мо ахыгаал залдаг байхгүй юу. За баларсан дүүнэр үнэхээр агуу. Тэ төрцөн найруулагч. 2 өдрийн өмнө ингээд за хэдүүлээ бол ингээд хан мөрөглөө. Ингээд явж илаа шүү дээ жүжиг. Ингээд явж явах хэрэгтэй байтал ингээд энд ирээд нэг хан мөрөгчөж байгаа байхгүй. За одоо энэ ханыг яаж цөмөлөх үү? Нэг бол энэ ханандаа ингээд тулаад жүжигээ нээх үү гэхээр мэдээж цөмөлхийг бодно. Тэгэл параахыгаа дууддаг байхгүй. Тэгэл 2 хоногийн өмнө нэрэл гоц шийдлүүд гоц юм тавих худалж жүжиг. Тис өөр бол уран бүтээл. Тис ондоо уран бүтээл бол авралын очин маань болдог байхгүй юу? Магадгүй бид нар бас параахынхаа одоо үг даалгавар замчааныг бүгдийг аваад сайн гүйцэтгэдэг бидэрт бас ингэж ирж хамтарч ажилладаг баха. Нөгөө талаар бас бид нар чинь мөрөөдлийн театр гэсэн тийм театр статустай болохоор одоо бидрийг зорин ирдэг баха гэж бас бодож байна. Тэгээд параахта маш их талархаж өгдөг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тийм шүү дээ. Гэхдээ хүн мянга хэлээл гоё болгоол ингэхт нь гүйцэтгэж байгаа жүжигчт нь нэг урамгүй ураагүй нэг арчаагаа алдсан, халиагаа алдсан уран чадвар нь бүр нэг шалан дор орсон тий хүн юм хилээд ойлгодгүй дотор гэж хонгоо нүд гэж аяа сэтгэл зүрх байхгүй нүд нь гүйлгэнсэн тийм хүний үг авдаггүй хилээд илжигний чих рүү хийгээд сэгсрээ хайчдаг ядаргаад дуусдаг тийм уран бүтээлч байсан бол 1 ирнэ 2 ирнэ заац болов үлээ ах намжихгүй ямар нэгэн шалтгаан хэлнэ шүү дээ тэгэхэд яаж энэ дүүнэр минь гэж өөрөө бүр одоо юу болж байна нөхдүүд минь ээ гэж өөрөө санаа сэтгэл тавьдаг байхгүй тэгэхэд нь заримдаа бид нар гоё урамтай үг хэлнэ оо гоё болж байна хаа янз заримдаа баларсан байх ирээрээ яана яг ихнээс нь ингээл зохиолоо задлахаас параахтаа найруулагчтайгаа хэлчихээр гоё идэг. Тэгэл 4 хуваарлна гээл. Сая одоо 4 хуваарлахгүй ямар удаа ёо өдөр хүлээгээл идэг. За өнөөдөр хуваарлах өнөөдөр яах вэ гэл ингээл параах одоо 4 хуваарлаа. Хүмүүс ингээд яг өөрийнхөө дүр дээр ажилламаар болоогүй гээл суулгаад уншуулаад задлаад ярилцуулаад за одоо ахын тийм ажилтаа та нар өөрсдөө цуглаад ингээд юмаа яриад хийж бид нар чинь ингээд яриад за одоо энэ тэгэл ингэн тэсүү яа. За би энэ дүр дээр шүү энэ минийх шүү гэж булаад тэгэл эцсийн шийдвэрийг ерөөсөө дүр болгон гоё идэг байхгүй юу? Дүр болгон гоё. Тэгэл ялангуяа энэ жүжигэн дээр бүрстэй дүр болгон бүгд 100% оролцоотой. Яа тэгэл ингээл хуваарлахгүй хар чин. За би энэ минийх шүү. Өнөөдөр энэ дүр минийх шүү гэл ингээл булаацтаа. Би бол төрсөн дүр дээр яг анханасаа хүссэн дүр дээр явсан.
Өөр дүрэн солигдсон хүмүүс ирээ. Ихмээ. Тийм Ирхмээ ах ихтэй 360 өөрчлөсөн шүү дээ. Ирхмээ ах ч одоо яг хүн харахад нэг юм жоохон тийм овртой, хөгшин дүү, нэг том биетэй тийм хүн шүү дээ. Тэгсэн чинь яг энэ зохиол дээр болохоор Ромео Жулиетагийн Ромео дээр тавьсан байт юм аа. Манай Ирхмээ ахыг. Тий чам ч Сонирхолтой шүү дээ. Тэнгүүт одоо тэр хүн чинь жүжигчийн үнний хамгийн гоё юм нэнээд байхгүй. Одоо тэр хүн чинь хүн харахад тийм байгаад нь шүү дээ. Жоохон овртой. Тэнгүүт Ромеот гэдэг чи одоо дөнгөж 20 итгэн настай гоё за өсрээд 30-таа сайхан залуу байх байтал дүр дээр ажиллах гэдэг маш том зүйл байдаг. Ах маань энэ дүртээ зориулж 10 гаруй килограмм турж тий залуухан халуухан залуу болсон байгаа. Урд нь халуухан биш байсан байна л да. Урд нь жоохон овртой дуу байсан. Ерөнхийлөгч тоглоно гэдэг өөртөө бат итгэцэн соожсон байхгүй юу? Тий. Би бол өвгөн баг ерөнхийлөгчтэй явах хаа миний өвгөө гэсэн соожсон. За дөрөв барьсан. Яна вала туслах найрлагч Цэнгээгээд баяр сэгэлгээ залуу байдаг байхгүй. Тэр бас ингээд дөрүүдийг биднийг их өмрүүлээ айсан юм а тий. Ингээд тэр ч бас дөрөө харцсан байгаа байхгүй юу. Тэгээд за миний бодлоор бол фарах ингэж хуваарлах байх гэдэг. Энэ гэсэн чинь яг бид нар бас яг дотроо ингэж бодож ирсэн ингээд тэгсэн чинь найрлагч хүн чинь юмыг тис өөрөөр харж байгаа юм чинь. Очоод набрууд эсрэг эргүүлээд тавьчих юм чинь. Тэгчих бас гадаад төрхөөр нь бол эн чи юусоо биш байхгүй. Одоо тэр нөгөө жүжигчдийг өөр дүр тоглуулах, тэрнээс дахиж задлах, уран чадрын сорих тий ийм маш том челленж явагддаг л да. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо доктортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Саяхан нөгөө нэг эмоц продакшны төөтэй ах бас ярилцлаганд орж байгаа гэсэн шүү дээ. Stand up comedy бол тэ одоо ингээд яг 7 хоног болго ингээд тоглолдгоо. Тэгтээ соёлын төвөргөнд одоо ингээд 1000 гаруй үзэгч ингээд сар гаруй ингээд алалцсан игээд ингээд дүүргэж ингээд тоглоно гэдэг бол аяас чадвар гэдэг нэг тийм зүйл. Яасан хэцүү асуудаг хөхтэй. Баярмаа энэ тал дээр айгүй сайн хариулт юм байна. Худлаа яриад байгаа. За миний хувьд бол stand up comedy гэдэг чинь одоо дэлхийн нийтийн тийм үү. Одоо би бол тэр залуучуудыг бол юу гэх үнэлдэг тий. Энэ чинь бас нэгэн шал өөр төрлийн урсгал жанр байхгүй юу? Ганцаараа ярьдаг тий. Тий, тэр чинь бас хүний уран чадвар шалгана, мэдрэмж шалгана, ямар ч мэдрэмжгүй хүн бол тэрийг яриа суух бас хэцүү бах. Бидний жүжигчин гэдэг мэрлэг юу бол бас нэг тусдаа. Гэхдээ магадгүй арай агсан төвшнийх байх гэж би бодож байна. Шоу урлаг stand up comedy гэдэг чинь бас амар мэдрэмжийн асуудал шүү дээ. Үнэхээр stand up comedy гэдэг бол маш хэцүү. Ганцаархнаа тэр олон хүмүүсийг барьж ингэж 1 цаг 2 цаг байна гэдэг бол тэр бас мундаг багийн шинж шүү. Тэ. Тэрийг бас үгүйсэх ерөөсө боломжгүй. Тэ. Ийм хоёр өөр төрөл байгаа. Урлаг гэдэг чинь бол тэгэл хязгааргүй л гэж би боддоо шүү дээ. Та хоёрын яг одоо ингэ stand up comedy хийж чадхаа. Үгүй яг гэхдээ юу бэлтгэлчтэй. Тэд нар чинь маш сайн бэлтэж байгаа шүү дээ. Ер нь бол ямар ч юм бэлтгэл шууд гараад хийдэг юм гэж бол ер нь байхгүй байхгүй юу. Тэр чинь бол судалгаа бэлтгэл. За өнөөдөр жишээлбэл нийгэмд ямар сэдв хамгийн хүчтэй өрнөж байна. Хүмүүс ямар юу руу
их фокуслж байна тий. Тэрэн дээр нь бид нэр тулах хэвээр мэдээж. Тэрэн дээр нь одоо stand up хийх чив тий. Тэр хамгийн хүнтэй ойрхон байгаа мэдж байгаа юм дээр нь одоо амьдралын бодит энгийн зүйлүүдийг яаж хачирлаж нэмж өөрийн болгож өөрийн өнцгөөсөө ярих вэ гэдэг чинь л багхгүй юу. А би бол бэлдсэн байхад бол хинэ ярина. Ярилгүй байдаг. Хошуурлагд одоо би шинэ үе продакшн бид нар чинь гараад хоёулаа юм уу ганцаараа ингээл бас 5 минут 10 минут юм ярил юм хийдэг шүү дээ. Тэ? Тэгээд тэгжил би анх гараагаа ихэлсэн. Бүр тийм хол чадахгүй зүйл бол бас биш. Мэдээж ямар ч юм туршлага. Тэ? Хийгээл одоо stand up ингээл хийгээл яриалах тусам хүн туршлагаж байгаа л байна. За би миний арга барил миний маниар бол ийм юм байна. Би юу ингэж явах юм байна гэдэг юм олон байрна. Би одоо хэлж байгаа бас хошуурлагт би зэж аавын дүр тоглоог анх удаа би энэ аавын дүр тоглож байна жүжигэн дээр гэх тээ. Хошуурлагт миний барьсан юм бол гин томоогоо итгэмтгий залуу тий одоо ийм л зүйлийг би юу барьсан байгаа байхгүй юу. Та угаасаа насчгал тийм юм шүү дээ. Одоо нэг 21 2 наснасаа би шинэ үед байлаа шүү дээ. Тэгэл одоо 30 гартлаа 32 3 хүртэл байлаа. Тэ? Уг нь энэ яриг зогсоо гэж яг бодож нэг гинт нэг юм ороод ирлээ. Миний бодож явд нэг зүгээр яг миний эмзэлдээ нэг юм жоо хараална л хэцүү байдаг тийм. Хараалж авах. Маш их жаргон л гэдэг юм л да. Тэг заавал тэр нөгөө нэг үгээ хүчтэй болохгүй эсвэл тэрийг ингэ нааж ийм сүртэй үг гэдгийг хэлхийн тулд ингэж жоо харааллаар тэрийг илэрхийлж. Тэр нь өөрсдөө гоочлуулад байдаг байхгүй юу? Тэ? Тайзан дээр бид нэр тэгэл хараалын үг хэлээл бөөнөрөө ингээл үзэгдэл тоглож иж ингээл тим яриад байвал хүн гин үстэй. Тэ? Тэгээ одоо мэдээж чинь урлагч нь өөрөө соён гэгэрүүлэх ийм одоо үүрэгтэй ажил шүү дээ. Тэ? Тэгчээд тийм яриад байвал гэдэг дээр л ингээл зөрчил үүсэл ингээл янз бүрийн яриа гараад идэх байхгүй. За манай нэвтрүүлэгч юм болоод буута хууртай. За тэгээд тоглоом хоолоосоо тэсгүй. Хөгжөөтэй нэргэнтэй. Цоглог нэттэй ноготой өгжинтэй нэргээтэй дуудаа уртаа. тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр та нартай өнөөдөө бид хоёр зориулж өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж дуудуулах хэрэгтэй байна, тийм үү? Үгүй ээ. Үгүй мөн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Бодисын солилцоогоо доктортой байлгах хамгийн энгийн арга бол өдөр тутамдаа электролит усыг хэрэглэн шингэнээ нөхөж дархлаа цусны эргэлтэд дэмжих юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Тоглоом гэж юус маш амархан. За бид хоёроос 5 онцгой таалгана. 5 онцгой. Ерөөс хүүхдийн амьсгах. Маш амархан. Манад үүдэн ном л. Мэдээ бодлоо. Хүүхдээ онцог гэж хэлж байгаа л та. Яа, баллахын дээ. Ингээ өргөдөг өстэй. Өөрөхгүй би зүгээр уншчихлаа гэн. За. Тэгтээ нэр яг мэдэж юм уу? Гүйгүй. Хандлын өсөн дээр мөнгө тэр юу вэ? Хожил шийтгэхтэй шүү. Хожил яах юм? Хожил одоо шагны да. За. Хугацаатай шүү. За ерөөхдөө нэг 10 секунд л би хүлээ те. За түшээд хаан түрээд ирэхэд засагт хаан зайлаад өгнө. Улирал. За төгч чинь Хавар намар. Өвөл зон. Наач юу юм л да. Улирал та. За түшээд хаан түрээд ирэхэд засагт хаан зайлаад өгнө. Нар сар. Биш улирал. Харин юу лээ 100 намар байна. Намар түшээд өвөл. хаан түрээд ирэхэд засагт хаан зайлаад өгнө.
За ямар ч авлаа. Ер нь бол улирал Яг улирал нь юу байсан? өвөл хавар. Тэ өвөл хавар тийм. Тийм шиг бодлоо. Та хүүхд гэрт байд юм шиг. Хүчиг докер бодлоо Тийм үү. ингээд бодлоо. Ямар амар мэдчихнэ. За тэгвэл сууж байх нь шувуу шиг, шунаж байгаа нь чон шиг. Аргамгуул шил юм боог. Сууж байгаа нь Шувуу шиг. Шуу шиг. Шунаж байгаа нь чон шиг. 10. шумуул шунаж байгаа чон шиг шумуул цус орох гэдэг ингээд шуу шиг. Мөн үү? Мөн. Вау! Юу вэ? та? Тааш одоо бүр. Гүчи бодол доо. Яа. Бодол. Энэ арай хийсэн болчлоо тий. Ерөөс айгу хүнд байгаа надад ч юм. Хүндээ гэж хүндээ байгаад байна тий. Тааж байгаа хүндээ л байгаа байхгүй юу? За тэгвэл эндээ сонгож байгаас хамгийн хэцүүг даалганаа. Үлэгчтэй самт тааж байгаа тий. Намс гүйдэлтэй гэж л асуухгүй шүү дээ. Шууд мэдчихэж навчин шар дээлтэй гэхэр чи угсаа ойлгомжтой. Үнэг л авах л. Харин тийм тэрийг бол би асуухгүй л тий. За хөндийн амнаас хөхөө шувуу ниснэ. Яндангаас утаа гарах. Мэддэг өнсөг байна. Эний таа. За би таахгүй баярмаагаар таалах. Тийм байна. Та бол бүгдийг мэддэм байх тий. За баярмагаас гас лигийг асаа. Ингүй торг, ирээн торг, захгүй торг, задгаа торг. Аа би ч мэдэхгүй юм байна. Ингүй торг Захгүй, ирээн торг. Ногоо. захгүй гэж штэ бүр юм. Задгаа торг. Үүл чинь ер нь бас нэг тийм. Ер нь бас төгч шүү. Тэнгэр энэ огторгуучаал хамааралтай байх гэдэг юм. Тийм. Баримаа. Далаа нуур. Тэнгэр юм. Тойр мөн гэхдээ ерөнхийдөө бол 3 Мундаг юм байна уу тий? мондөг юм байна өө. Ерөнхийдөө бас манай нэвтрүүлэг мэдээж хөгжмийн уран бүтээл ярьдаг ч гэсэн бас нөгөө талаараас үзэгчтэй бас мессежийг хүүхдүүдтэйг бас цагийг өнгөрүүлээрэ хүүхдүүдтэй бас онцлог таавар та чинь бас хүн бодоол явж байгаа хөө тий. Фантазлал за ийм юу ээж болох вэ гэл. Нөгөө талаас нь бас монгол хэлээ бас сурж байгаа юм чи тий. Хайч одоо энэ үлгэр тэнгэр тий. Төсөөлөм тэнгэрийг ингэж илэрхийлж болох юм байна шүү дээ. Тий. Хайч гэдэг чинь нэр амрангаас мөртлөө хоолоогүй. Гээл инхээр хүүхэд ингээд өсөх юм уу те. За тэгээд танаа энэ бол нэвтрүүлэгтэй бол хамаагүй ш ивент гэдэг чинь дээр бол шүү дээ. Үзэгчтэй бас те хүүхдүүдтэйгээ бас Монгол одоо эн чинь бас онцлог таавар одоо тоглоом наадгаа шүү дээ. Онцгой таа зээ оюнханаа сарри. Тэгээд ер нь ингээд таагаад ирэхээр бас хүн бодоод эхэлдэг юм байна те. Ингэж илэрхийлж юм. Сайн надаас буцаад асууад би ямар ч бодол орж ирэхгүй шүү. Ингээд илүү лог хөөх гэл бод. Ерөөдөө таалцаад ирвэл ингээд локо гэдэг тийм байж магадгүй мэн гэж бодд юм байна. Манай монголчууд гэхдээ онцгой зохион гэж яаж бодож болж яаж тэгж гоё уран сэтгэдэг байна. Тий, тэгээ зүүр цэцэн үг мөгний үнэн байгаа. ертөнцийн 3 хөөхөн тий ертөнцийн 3 таник цэцэн өтрийг өсөл. Тийм. Амар онжилдаг шүү. Бүтэн ертөнцийг тэрчгт нэ. Яг л танаа жиж шиг самсаараа одоо ингээд бүтэн бас амьдралыг илэрхийлээд байгаа шиг л одоо тэгэл Яг шүү үнэн шүү. тийм тэрэн шиг одоо ингээд жижигхэн нэг хоёр мөртөл тэр зүр зөөгөл тэгэл яг л үнэхээр юм болгон дээр л харж идэг илэрхийлж идэг тий. Ялагч болсон та хоёртой манай Маягийн За баярлалаа. одоо олон төрлийн уснууд нагаа тэгээд энэ усыг та хоёртой бэлгэлж байна. Манай бас хамтран ажиллагч одоо энэ машиныг одоос оруулж ирдэг хятад болон одоо Японы зах зээл дээрс аав гэрчнээс оруулж ирдэг тийм моторсынхаа энэ ваучерыг өгж байна. Энэ болохоор шинэ машин худалдаа авбал 5% хямдралтай. Ингээ хоёулынгийн нийлүүлэл 10 болох юм уу? За тэрийг очиод одоо асуугаад үзээ. 5 баярмаа машин авахар бол нэг бол би эндээс авахар бол 5 10%. Тэгээд бас машины бас бүтэн онцлогоо болон бүтэн угаалга ирэх байгаа шүү. 32-ын тойрог дээр байрж байгаа. 32-ын яг баруун тал дээр. Тийм мотор сервис байгаа. Тэгээд хоёр маань бас очиж үйлчлүүлээрэ шинэ машин авбал 5% хямдруулаад аваарай. Hey, thank you. За тэгээд уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Maya Эрдэс ус. За үзэгч та бүхэнтэйгээ Мөрөөдлийн театрын уран бүтээлчид жүжигчин болох Сөрөлт болон Баярмаа нарыг уулзуулаад цолын төв өргөнд өдөр болгон тоглогдож байгаа Самсаараа тэртэг хоёр зүрх тоглолтын жүжигхэн талаараас үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. Өнөөдөр кар шавууртайгаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хамтран ажиллагч байгууллагуудаа баярлалаа. Нэвтрүүлэгтээ мань байнга хамтран ажиллагч
Maya цэвэр ус байна. Тэгээ Maya бол олон төрлийн амттай байгаа. За тэгээ коллагентэй, электролиттэй, эрдэс усаар баялаг гэд олон төрлийн уснууд байгаа. Үзэгч та бүхэн маань бас амттай, шингэн сайн өгдөг Maya цэвэр усыг та бүхэн маань бас үзээрээ ууж бас хэвшээрэй гэж та бүхэндээ бас уриалмаар байна. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Team Motors-той баярлалаа. Өнөөдөр бол одоо Geely-гийн Livan брендийн RL9 гэж машиныг үнэлж явж байна. За энэ машин бол 100% захилгаан. За тэгэхээр захилгаан машин бол ер нь санхүү мөнгөний хувьд ч гэсэн тэгээд санхүүгийн тооцоолын хувьд ч гэсэн одоо хүнд бол маш олон ашиг тусдаа давуу талууд бол байдаг. Зээл сонирхч хүмүүс байвал бас тий зээлийн хувьд ч гэсэн бас нөхцөлийн хувьд маш боломжийн бас зээлүүд бас захилгаан машин дээр гардаг. Тэгэхээр үзэгч та бүхэн маань бас Livan брендийн RL9 болон за тэгээ Honda брендийн мөн бас ингээ Японы аукшнаас бас машин захиалгаж байгаа бол Team Motors-ын бол танд хамгийн чанартай, хамгийн хямдхан машиныг санал болгож та бүхэн маань Team Motors гэсэн пэйж хуудасараас мэдээллүүдийг аваарай. Тэгээ энэ минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 оны шинэ дугаараараа иргэн уулзцгаая.